Юуны хуруунууд? Цэс гэдэг үгийг өсгөж чадах юм биш вэ? Цэс? Надад чи бид хоёр гэж байгаа юм шиг санагддаг юм. Цэцгий. Зогс. Ачаатал чи бас л халтарчихлаа шүү дээ. Үнэхээр уучлаарай ирхмээ. Үнэхээр хэрвээ чи жимс байсан бол хам борогцоо байх байсан юм. Тэнгэр минь. Зогс. Бас л халтарчихлаа. Жиглэг ваан руу унчглаа. Хин яг түргэн дуударэ. Цоцгий. Гарч нь хальтрах тоолонд хайрын цаг яваад байна шүү дээ. Чамаа киноноос хасчих ерөөсөө. Ийм царайлаг үж жүжиглэж чадахгүй маа. Оронд нь маршарыг авъя гэж найруулагчид хэлээд байхад. Миний шиг гялтгалсан арьстай бодмоор байна уу? Киноло тосоор чи гişүүлээрэ. Хүүх, ямар царайлаг залуу вэ? Ганцхан өдөр ийм царайтай болох юмсан. Тийм ч царайлаг биш л юм байна шүү дээ. Цагтаа би жинхэнэ царайлаг зүсэм болох байлаа. Энэ залуугаас хамаагүй л үү? Цэцгээ жүжиглэж чаддаггүй болохоор сурчлагын тоглолдог болсон гэсэн. Үгүй байлгүй дээ. Ийм царайлаг юм чинь бүгдийн чаддгал байх ёстой. Худлаа цуурч байгаа юм. За мэдэхгүй. Энэ талах өсчний газар мөн үү? Үгүй байлгүй дээ. Мөн байна штэ. Ноён талхаа цорын ганц цэцгээ байна. Хөөх, үнэхээр та мөн үү ирхмээ? Ингээд харсан чинь бүр царайлаг юм аа. Ийм чихэрлэг хамттай гарц, төгс хэлбэртэй хамар. Сая ватын инээмсэглэл зарим хүмүүс ингэж төрдөг нь шудраг бус юм аа. Ингээд та яах гэж ирсэн? Энээс гоё болгох аргагүй штэ. Чи тэнд вээлдэг юм аа. Ерөөсөө тийм биш ээ. Холдож байна. Засах юм зөндөө байна. Өнөөдөр нааш хоёрдаг чинь зөв шийдвэр байна. Би яаж туслах вэ? Тухтай байгаарай. Таны үүр юм гэж төгс юм аа. Сүү зөв хэлжээ. Энээс гоё болгох аргагүй. Цаг үрээд яах вэ? Надад яг юу хийх ёстойг минь хэлээд өг. За ёо. Хамгийн дургүй муухай хэсэг чинь аль вэ? Би цэцгийн хуруутай болохоор жүжиглэж чадахгүй байна. Энэ чинь уйлах шалтгаан биш шүү дээ. Зүгээр дээ. Яагаад гэвэл гар чинь ахиж хизээж халтрахгүй болгоод өгөө. Тэг юм уу? Үнэхээр засаад өгчихвэл би танд жүжигчний карьерийн өртөө болно. Ийм л тэнэг амтэн. Битгий үйл та гүнгэлвэл игэл ардууд бид яаж аз жаргалтай байх юм бэ? Хоёулаа болцоо. Одоо. Сайн барьдаг зүйл байвал яах вэ? Аха. Суу, унтаг гэсэн чихэр аваад ир. За. За боллоо. Эсэн чихэр бүрсэн болохоор одоо халтрахгүй. Гэхдээ сүнс шиг болчлоо штэ. Хар дарсан зүуднээс гарч ирсэн юм шиг. Хар дарсан зүйтэй. Ноён талхаа өөр хийж чадах юм байгаа тийм ээ? Олчглоо. Суу, яваад торон урт тоомс аваад ир. За. Болчихлоо шүү дээ. Одоо миний гар хальтрахгүй байна. Ямар амархан байгааг хардаа. Гэхдээ хайрын үзэгдэл тийм хэсэг дээр яах болж байна? За, одоо халтрахгүй. Гэхдээ ирхмээ царайг нь хааж болохгүй. Орон байрны хулгай чиг харагдаж байна. Царайга халахламааргүй байна. Бага зүйлээр гайхуул гэдэг үстэй. Өөр хийж чадах зүйл байхгүй юу? Энийг болно гэж бодсон юмсан. Тийм. Суу. 3 дахь 50-наас зүгийн балтай чанамал аваад ир. Зүгийн балаа.
Хэлснээр чинь болё. Ноёндоо яста дог юм а. Дээр нь арьсаа сайхан борлуулчихлаа. Баярлах болоогүй шүү. Айлуу гар бариад үсттэй. Тэгэлгүй яах вэ? Ой болоосаа. Энийг харда ноён талхаа үнэхээр болчихж. Тэнгэр минь. Яг одоо би үнэхээр гарнаас чинь барьж байна гэж үү? Ерөөсөө голохгүй байна. За бидний ажил дуусах шиг боллоо. Өнөөдөр чи эндээс гараад цоошин амьдралыг туулсан. Цоошин цөцгөө. Тиймээс нэрээ ч гэсэн өөрчил. Цөгийн балтай цөцгөө. Одоо од чинь гялалдаж байна. Цөгийн балтай цөцгий? Ямар гайхалтай юм бэ? Баярлалаа. Маш их баярлалаа. Тоо цогоо хийхээс чинь өмнө зураг авах болох уу? За, тэгэлгүй яах вэ? Би ч гэсэн. Оо. Би карьерийг аварсан. Одоо даанч ховж ивэл үлдэжтэй. Шидэд хайч. Заримдаа энэ агуулгыг хэдэн зуун жил цэвэрлээгүй юм шиг санагдах юм а. Бүгдийг цэвэрлэх гэж мод. Энэ юу вэ? Энэ хайрцагын дотор Түүтэн Карамел хааны амин сүлд байгаа. Утаа хин гинэ сонсож байгаагүй юм байна. Энэ юу вэ? Эрдэнэс ч юм уу? Тиймэрхүү юм байгаасаа л гэж найдсан юмсан. Суу, нааша хүрээ дээр. За, очлоо. Суу, ирээд үсийн тэмэглэхэд тусал да. Би юу? Танд уу? Ядах юм байхгүй. Үзээлзэг нэг хуваагаад үйлчлүүлэгчийн толгой дээр тавьчих. Аль хэдийн хайч авчихаа юу? Чадахгүй бол яана. Тайвшир чи чадна. Чи чадна. Энэ чинь юу вэ? Хөөх! Өөлх юм алга. Яг миний хүснээр заслаа. Ямар гайхалтай загвар вэ? Ямар мундаг юм бэ? Яаж юм урдан засчих вэ? Би тэр залуугаар үсээ засуулмаар байна. Нэрээ шүү. Би хамгийн сайн үсчин. Чи найдвартай гарт байна. Тэр хамаагүй. Таны оронд тэр залуугаар засуулмаар байна. Хүлээгээрэй. Буцаад ир. Би тэр залуугаар засуулъя. Өмнө нь яагаад үс тасдаггүй байсан юм бэ? Энэ тутан кармел үний юм шиг байна шүү. Тутан кармел. Хөөе, би олчихлаа. Тутан кармелга эртний дэлхийн түүхийн хамгийн агуу үсчин байж. Нууцлаг хайчаараа зэвсэглээд дэлхийгээр аялж эртний фрауны хайртай үсчин нь болж чадсан юм. Домог яриагаар бол хайч нь маш олон урлагийн бүтээл хийсэн. Жишээ нь агуу Спинскийн хөшөө шиг талхад далайгаас явахдаа миний нарийн бовыг тавь гэж уйлсан нь алдартай болгосон юм. Зарим хүмүүсийн яриагаар хааны хайч нь анхны супер твийг хувааж долоо болгосон гэдэг. Хөөх, яста мундаг байж. Энэ хайч байгаа цагт би ноён талах шиг домогт үсчин болж чадна да. Шоко өглөөний минь. Сүү, өчигдөр юу болсон юм бэ? Яасан? Нэг шөнийн дотор чи маш сайн үсчин болчихсон. Үйлчлүүлэгч чамаар л засуулна гээд байгаа. Би Манай сүү нэг үс засаад үзье гэж бодсон юм шиг байна. Сайн байх нь аргагүй шүү дээ. Миний сургасан шав юм чинь. Өчигдөр миний харснаар бол ноёнтой шавн болчих шиг болсон да. Юу гэнэ? сонирхогч лаз байх. Сайн байна уу? Энд суут үсчин ажилдаг гэсэн үү? Тийм ээ. Би яаж үйл Ардаа мөн байна. Алдарт үсчин сүү байна штэ. Хамгийн ойрхон хизээ цаг байгаа вэ? Чи захиалга ихтэй байгаа байх тийм ээ?
Эн кекс минь гэж ийм дог харагдана гэж зүудэлж байсангүй. Амтд шаржиг нуур минь манай хотод ийм мундаг үсч байдаг гэж үү? Уршаасуу! 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 Сүү завгүй. Тэгэхээр таал цэвэрлэх хийх болж тээ. Тэгэхээр хэлэхгүй юу? Энэ сууд арга барилыг та хаанаас сурсан бэ? Ноён талх надад мэдэх ёстой бүх зүйлийг зааж өгсөн. Аа, тэгэлгүй яах вэ? Чи ноёнтнаас орон зэрэг авдаг гэж үү? Шоко би зайцхны ялгцыг цэвэрлэлээ. Сайн байна. Буланг бас цэвэрлчихээрээ. Болсон супер гоё. Шинэхэн сүү болохоор тэр байх л да. Гэхдээ л ямар ч өнцгөөс гоё гардаг юм. Их баярлаа. Ноён талхаа ариун цэврийн өрөө бөглөж. Тэн нэг ноёл дандаа бөгдөрөх юм. Хамгийн шилдэг хаач. Энэ янзаараа хаачгүй болчихвол би яахаа мэдгүй байна. Сүү, өнөөдөр ток шоутай штэ. Одоо очлоо. Хаач анаачихъя. Энд нуна. За, сайн хичээгээрэй. Үргэлж хичээдэг. Сүү хааж чаавэ. Ток шоунд ярилцлага өгөх гээд явсан. Угаалгын өрөөг цэвэрлээд дууссан бол дараа нь сүүний ажлын өрөөг цэвэрлээрэй. Хөгшрөөд хөдөлж чадхаа байж тээ. Шавьяга дэндүү сайн сургахаар ингэдэг юм да. Ийм хайж байдаг үлв. Цэвэрчгсэн байх шүү дээ. Энэ ч аюултай да. Хэрэггүй болцооч. Чихэр амтд зөөлөн чихрээ аваарай. Чихэр аваарай. Хөөе. Энэ үгээр чихэр сольж авъя. Энэ хуучин хогоор чинь би юу хийх юм? Маа, Ганц ширхэгүү. харин ч өгөөмөр байна. Наад чихэр чинь их чанартай. Тийм байх шүү. Энэ үгээр чихрэл ажлая да. Миний залуу байхасаа хийхийг хүсдэг байсан загвар байна штэ. Ямар хайч мэдэхгүй юм. Гэхдээ намайг энэ хайч хамгийн агуу чихэрч болгоно. Чихэр аваарай. Яасан гээ? Ноён талхаа. Та чинь юу хийчих вэ? Хогийг чихрээр сольж болохгүй юм. Та ойлгохгүй байна штэ. Шидэд хайж байсан. Чимээгүй. Ахаа чин хайж аваад ирье. Болохгүй. Тэр чинь цор ганц хайж байсан юм. Чихэрний хөдөлгөөч шинэ урлагийн бүтээлээр хотын ярианы сэдэв болж байна. Энэ гайхамшигтай бүтээлийг мушгаа талах хийсэн юм. Хэлэхгүй юу? Энэ бүтээлийн чинь нууц юу вэ? Мэдэхгүй. Олон жил тууштай байвал аяндаа гарт ордог юм шиг байна. Робот сүү. Жижигхэн зөөлөн Өнөөдөр ч дараалал ихтэй байна шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Талах яасан их үйлчлүүлэгчтэй юм бэ? Тэр онгорхоос цаашгүй. Чамд хичнээн удаа хэлэх болж байна. Шоколадтай, гүзээлзгэнтэй кремийг бас хольчихсан байх. Наад хоёр чинь адилхан л гэрээ ялгаатай юм уу? Энэ сүү юу ч мэдэхгүй шүү. Нэг санаа төрлөө. Би суу тухаантан. Ай сүү. Надад түр зав гаргаж болох уу? Сайн уу ноён чипсээ? Би ажилдаа явж байна. Юу болов? Үгүй яах вэ? Хаврын цэвэрлэгээ хийж яваад донод цагдаагийн бичлэгнүүдийг оллоо л да. Танд донод цагдаа байгаа мó? Тийм ээ. Найруулагчийн төрөлтгөл гэдэг бүх юм нь байгаа. Найруулагчийн дүр тэтгэл би харж болох уу? Өөш юм өгчлээ шүү. Хөөх. Таныг зойрондоо лабораторид гэж мэдсэнгүү сууд ухаандны кинон дотор очихсан ч санагдаж байна. Би сууд ухаантай юм чинь аргагүй. Би Taylor State-ийн Magna Cum Laude сургуулийг төгссөн. Энд байна шүү дээ. Цаан чинь бичлэгнүүд байгаа үз. Маш их баярлалаа. Донод цагдаа би очлоо.
Юу болоод байна? Үнэхээр хууртагдлаа шүү. Өтгөн сүүгээд байлоо. Ноён чипс намайг гаргаач лээ. Би ажлаасаа хоцорлоо штэ. Аажаала. Ажилд битгий санаа зов. Оронд чинь ажиллах ажилтнаг бэлдчихсэн байгаа. Хар. Робот сүү. Робот зүү миний оронд ажилд явна гэж үү? Тийм ээ. Тэгээд чи бүтэн өдөр чинь доноо цагдаагаа үзнэ шүү дээ. Ажил дээр намайг хүлээж байгаа штэ. Мэдээж найруулагчийн дурдтгал байхгүй үз. Би сүүг ахаад 2 хором хүлээе. Би ирлээ ноён талхаа. Сүү яагаад ингэж хоцорвоо? Цэвэрлэгээ хийж амжихгүй нь бай. Цэвэрлээд. Сайн үрхмээ. Одоо харцааг чи наваад ирээ. За. Харцаа. Надад ингэж санагдгүй эсвэл сүү өнөөдөр чахан сонирн байна уу? Тийм ээ. Ажлаа зөв хийгээд байх чинь. Ноён талхаа таны харцаа. Оо, баярлалаа. Энэ амт нууц төлхүүрийн эзэн. Чи үнэхээр сайжирсан байна шүү сүү. Сайн ажиллаад байгаарай. Эндүү сайхан сэтгэлтэй. Робот сүү яг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Одоо талхыг үерүүлээд өгөх цаг боллоо. Ноён чипс Чи намайг цочоочлоо. Яах гэсэн? надад уугын мөгч болсон. Маа, уусуу. Хийжсэн ундаа аваад өгч болох уу? Унда. Ундаа уусан чинь пицца идмэр санагдчихлаа. Пицца захиалаад өгч болох уу ирхмээ? Байна уу? Ямар нэг пицца хүргэлтээр. Яслаг ихтэй шүү. Бяслаг их хийгээрээ. Дээр нь далайн хүнс хийж болголоо. Хөө сүү арга барилсан сайжирсан байна. Таныг харж сурсан ноён талхаа. Хичээл зүтгэл минь ингэж нэг үр дүнг өглөө. Нэг л биш байна. Ноён чипс Бас яава. дэндүү хидчихжээ. Лактей тавчраад өгч болох уу? Миний төвчээр алдарлаа. Робот талхыг устгахаар чи хугацаанд дууссан сүү болно тоо. Юу? Ноён талхыг устгах гэж байгаа мó? Тийм ээ. Тэр муу талхыг шарна. Би ганц товчлаараа л боллоо. Үгүй. Талхыг байхгүй болчоор чи бис үдэшлэгний од болно. Хаач гэж байгаа. Миний үсийг засаж дуусаагүй штэ. Бараг хүрлээ шүү. Хизээч хүрэхгүй юм байна. Би яах вэ? Би чадлаа. Сүү ямар хэрэг гарав? Ноён талхаа одоо би толгойг чинь бариад өгье. Хөө тэгвэл сайхан л байна. Хурдан нэг юм хий. Энэ роботыг удирддаг удирдлага мөн байх. Энэ удирдлагаар зогсооно. Ноён талхаа иллэг таалагдж байна уу? Тийм ээ. Иллэг бол чиний ганц хийж чаддаг юм шүү те. Ахаад жаахан чанга бариад өгөх үү? Бэзэр хизэнээс 2 сүү байдаг болчихгүй. Ноён талхаа болгоомжтой. Наад зүү чинь хуурамч. Миний робот хувилбар ноён чипс таныг устгахын тулд явуулсан. Намайг устгах. Үгүй би чи үгийн тоо. Би жинхэнэ сүү. Аль чин жинхэнэ гэдгийг яаж мэдэх вэ? Аха. Тооно цагдаагийн 27 дугаар ангийг би хийцээ үзсэн. Би хайгаад ахъя. 27 гэж байхгүй. Доноод цагдаа 26 ангиар дуустгий. А тэгэхээр хуурам сүүн чи. Тийм ээ.
Үгүй гэхдээ чипс надаар хэлсэн. Одоо би захыг чинь зүсэж авна. Дараа нь чамайг шарна. Би тийм юм хийгээчтэй. Ноён талхаа. Битгий санаа зов. Энэ удирдлагаар роботыг зогсоож чадна. Баяртай хуурамч авт минь. Үгүй. Сүү яагаад агааржуулагч асаачих вэ? Петр, яагаад болохгүй байна? Хайрцагтаа аарц минь. Наадах чинь агааржуулагчны удирдлага. Агааржуулагчны удирдлагаар намайг аврах гэж байсан юм уу? Намайг бүтгэр уучлаарай. Робот зүү. Талхыг зүсэх цаг боллоо. Яахгүй шүү. Ноён талханд муу юм хийгээд үзээрэй. Надад удирдлага өг. Цаашаа бай. Эхлээд чамайг устгана. Тушаалыг үзье. Би чамайг сүүний шиг болохгүй. Эсвэл хөлдөөс мөхөлдөөс болохгүй. Сүү миний алтан томнуудыг сүйдэллээ штэ. Уучлаарай ноён талхаа. Баяртай сүү. Үгүй. Сүү. Миний нор өвчлөө. Та зүгээр үү ноён талхаа? Зүгээрээ. Чи зүгээр үсүү. Би зүгээр ноён талхаа. Үгүй. Яаж чадваа? Наад роботыг чинь боолчлох гэж ямар их зовстыг мэдэж гинэ. Ноён чипс чамайг баривчилж байна. Намайг тавь би гэмгүй. Та хоёр зүгээр үү? Яг уу гайгүй болчихлоо. Чоко, таныг харах сайхан байна. Нэг л биш үү харин цагдаад байсан юм аа. Гэтэл та хоёроо зохицуулчихсан юм шиг. Намайг тавь би бишээ. Хэлээд байна штэ роботыг буруу. Тэр хэрэггүй амтан робот явуулаад намайг үгүй хийнэ гэж бодсон юм байх та. Бүгд миний буруу ноён талхаа. Би доноо цагдаа үзэх гэж яваагүй байсан бол Ажилдаа явах оронд дооно тагтааг үзсэн юм уу? Робот суу ажлаа их сайн хийж байсан юмсан. та их муухай юмар ноён талхаа. Яаж чадж байна? Зүгээр тоглосон юм аа. Мөхөлдөс цугцсан нь. Манай амт чарвангууд 100% органик. Шарвин болгонд хайраа шингээж хийдэг. Дээр нь агш модны жуус, шинэхэн жимстэй. Хамгийн гоё амттай. Харин энийг танд. Ямар амттай харагдаж байна? Харин хоолой дээрээ. Би шарвин идмээр байна. Дараа чи шарвинг надад өгнө гэсэн штэ. Өнөөрөө цэсэнд хөлдөөсөн харах хайган загас хөлдөөсөн жимээс. Дахиад л дандаа л хөлдөөсөн хоол иддэг үсттэй. Хар хайган кальцар баялаг болохоор ургаж байгаа ясыг чинь бат бөх болгоно. Мөхөлдөс ясгүй штэ. Идмээргүй байна. Дахиж хүйдэн хатуу загас идмээргүй байна. Төгс нийлээд чи. Чиний дэглэм гэж хэрэг алга 31 амтны ангиас 31-т нь явж байна. Одоо суугаадах. Миний хоолны дэглэм манай ангитай ямар хамаатай юм? Миний шууд угарчлаа. Зүгээр дээ цэцгэх юм. Бүлэхэн хайлтг хоол идмээр байна. Бүлэхэн хайлтг хоол идмээр байна. Бүлэхэн хайлтг хоол идмээр. Ахаа түлхээ. Мөхөлдөс яаж бүлээн идэж болдог юм? Хөлдөөгчнөөс гаргал юм бол шууд л хайлцхан шүү дээ. Ийм юм идэж байснаас хайлсан нь дээр гадагшаа гарч шарвин бас корндог гэд юу дуртайгаа идмээр байна. Халбах юм. Зүгээр явуулчгаа. Өлсгөр аянда буцаад ирнэ. Одооноос би хөлдөөс хоол идэхгүй. Бүх амттай хоолыг одоо бүгдийг идэн дээ. Попкорн аваарай. Амттай сайхан попкорн шүү. Ахны диваач юм аа. Май. Үнэн гэж үдэ. Талах тюбээр харсан хөөсөн чихэр байна штэ. Хөх, чихэн корндог. Өдөгс хаслал. Чихэрлэг мөрлөө тавстай. Үнэхээр гоё амттай юм аа. Би хөлтөөгчнөөс гарсандаа үнэхээр баяртай байна. Талах тюбээр гарсан нөгөө шарвингийн газар байна. Шарвин би очлоо.
Би юу болоод байна? Гэхдээ дараа чи шармаг надад өгнө гэсэн. Ноён талх агаарж уулагч авахын оронд ягаад энэ сэнсийг ав гэсэн юм бол? Уг нь сэрүүхэн гоё юм аа. Энд юу болсон юм бол? Мөхөлд газар унчихсан байна штэ. Хөөе, чи зүгээр үү? Мөхөлдөс хайлж байна. Салхинаас болоод мөхөлдөс газраар нэг урсаад байна. Хурдхан шиг үсчин рүү аваач. Альвэ жаала, тисгэм шүү. Альвэ. Өнөөдөр чигнэгдэх нэ. Би жигнэсэн талах болох нэ. Эрхмээ зүгээр агаарж уулагч асаа л та. Байц. Тогны мөнгө их гараад байгааг мэдэж байна уу? Халууныг оюун санаагаараа давж гарах ёстой. Сэрүүцгэж жаахан арга ухаан гаргахтал болно. Ямар сэрүүх юм бэ? Өмнөд туйшгэл. Эрхмээ баларсан шүү. Би газраас мөхөлдөс оллоо. Энэ хайлаад байна. Мөхөлдөс хөлдөөгч нь байх ёстой. Гадаа юу хийж яваа юм? Одоо тэр жугал биш ээ. Шоко хурдан агаарж уулагч асаагаараа хурдл. Тэгээ чи зүгээр ламдтай хоол идэх гэж хөрөгчнөөс гарсан юм уу? Тийм ээ. Загас бандуу идэхээс залхсан. Дахиж тийшээ хизээж очихгүй. Гэхдээ хэрвээ энд үлдвэл чи хайлж дуусна. Насаараа хөлдөөс хооны идэх ямар байдгийг та нар мэдэхгүй штэ. Сүү, яах гэж нааш нь авчирч байгаа бэ? Хайлуулахгүй гарах байхгүй гэж үдээ. Та чадахгүй нь өөр хийн чадах юм бэ? Талхаа. Чи манай үсчний өмнө ялцгаа заваа юм асгасан уу? Яаж ядаж байна? Би зөвхөн сэтгэл татам чанараа л асгасан. Тэнгэр минь ноён талах сэтгэл татам чанараа асгаад байна штэ. Явлаа. Тэгвэл хэн ч юм асгаад айчихсан байна. Одоо манайхаар ялаа л үйлчлүүлж байна. Би асгаагүй маанаг минь. Энд уга мөхөөдөс асгасан юм. Йоо, энэ шавгар аягтай кастар сүмс энд юу хийж яваа юм? Яцхан мөхөөдөс байгаа маа. Гоё амттай хоол идэх гээд хөлдөөгчөөс гарсан чинь хайлаад эхэлсэн. Тэгвэл зүгээр хөлдөөгчтэй хувцсан хийчихээчтэй. Хөлдөөгчтэй хувцаа. Тийм ээ. Хуулийн зарчмыг ашиглаж хүйтэн агаар ялгаруулдаг хувцас. Би 3 дугаар ангид байхдаа ганцаархнаа зохион бүтээсэн. Хөөх, ноён чипсээ. Та мөхөөцөг хайлахгүй байхад туслах уу? Би хайлж байна. Чамд туслах ёстой нэг сайн шалтгаан хэлээд. Сүү, үгэнд нь итгэхэд байгаа мó. Чипс хэзэнээс хөлдөөгчтэй хувцас хийдэг болов? Тэр үнэн шүү. Ноён чипс жаахан ухаантайч гэсэн ихэнх чипснүүд юмыг бодлуулж орхидог. Юу? Би ямар ухаалаг вэ гэдгийг харуулад өгье л дөө. Яа. Наадах чинь яг яадаг юм бэ? Зүгээр чимээгүй харж бай. Дараа тат. Чихэрлэг юм аа. Энэ зүг юм болов? Юу хийгээд байгаа юм бэ? Наадах чинь бүгдийг нийлүүлж наадаг цав уу? Болчихлоо. Хэн мундаг чипс юм шиг байна. Харж бай. Энэ хувцас 5 төвшний хүйтэн агарыг ялгаруулдаг. Нэр хүүтэн юм байна. Яг хөлдөөгчөг. Мөхөөцөө өмсөд үзтээ. Өмсмөргүй. Намайг мангас шиг харагдуулна ш. Юу гэх гээд байгаа юм? Бөө юм болж байж хийж байхад чинь. Их муугаа байд би өмсөхгүй. Дог тоохой болохгүй гэж байгаа хүүхдийг буруутгаад яах вэ? Юу яриад байгаа юм бэ? Энд чинь бараг л дэлхийн хамгийн хүйтэн хувцас. Энийг хүйтэн гэх юм бол чамайг яаж үсчин гэх юм бэ? Тэнд нь жаахан тохируулга хийгээд энийг өөрчлөөд Та гоё болгоод өгч чадахгүй ирхмээ? би юу? Ямар болж гоё байгаа биз? Яста гоё юм аа. Хурдан өмсөж үзмээр хамгийн мундаг ирхмээ. Яг таарч байна. Бас өнгөнч гоё юм. Яг хөлдөөгчд байгаа юм шиг. Би ахад өөрийгөө мэдэрч чадаж байна. Би чиний өмнөөс баярлаад байна. Одоо хайлна гэж санаа зовдгоо боллоо штэ. Ноён чипсний тарих, ноён талхны бүтээл чанарын ачаар бүгдээрээ янзтай гоё зүйл хийлээ. Та хоёр хамтарч ажиллаач. Юу? Би энэ талхан толгойдтой ажиллах юм уу? Би яхаараа энэ чипсийг мөрөндөө үүрэх ёстой. Чи сая юу гэсэн бэ? Хоёулаа явж чарга идэх үү? Яагаад нөгөө Red Cube-ээр гарсан? Эхлээд нэг тийш очмоор байна. Ингээд цонцоо шармгийн газар ирчихсэн байна гэж үтэй. Дараа чи шармиг надад. Энийг идэх гээд хөөрөөд байсан юм уу? Зүгээр л гоё юм аа. Амттай байна. Идэрээ ээжээ. Гоё амттай байна.
Найчгүй юм байна. Үсээ даатгсан нь. Сайхан өдөр байна. Хадагтай ноёдоо хөдлөгч Красан мэнчилж байна. Хоёр оролцогчийн маань хөргөгчийг хоосолж үсийг янзалж өгөх үсээ даатгалаа шоу. Энгийн бүтээгдэхүүнээр хамгийн сайхан үстэй болгож өгөх хамгийн шилдэг үсчийг танилцуулж байна. 99 дахь удаага ялагчулж байгаа талхчны газрын хамгийн шилдэг үсчин ноён талхаа. Тэрний өрсөлдөх талх бол үсчний газраа сурчлагаар ирсэн үсчин Донат. За тэгвэл одооноос 10 минутын хугацаанд үсийн янзлаарай. Үнэхээр гайхалтай байлаа. 5 минутын дотор засалтаа дуусгачихлаа. Шалтын би оролцжээ. Өнөөдрийн ялагч бол Оцавьястан үсчин талх байлаа. Ахаа талх ялчихлаа. Энийг хата 7 хоног бүр талх ялаад байхаар үзэлтийн хувь байнга буураад байна. Угаасаа талх ялах юм чинь хэн үзэх юм бэ? Үзэлтийн хувь энэс илүү буураад байвал манай хөтөлбөрийг хаачих шүү дээ. Үзэлтийн хувь өсгөмөр байна уу? Үзэлтийн хувийг огцом ихсгэх арга байгаа л да. Захирлаа. Одоо ялах юм бол тасралтгүй 100 дугуйгаа ялна гэсэн үг. Үдшиг хийх үү? За төвөгдөө хэрэггүй. Би ямар анх удаа ялж байгаа биш үү? Ямар сонин мэдрэмж вэ? Одоо үсээ даатгалаа шоуны 100 дахь тусгай дугаарыг эхлүүлж байна. 100 дахь ялалтаа байгуулахаар бэлдэж байгаа Гоцавьястан үсчин ноён талхаа. Тэрний эсрэг ноён талхын 100 дахь ялалтыг зогсоохоор ирсэн оролцогч бол 100 дахь тусгай дугаар болохоор хэцүү хүн оролцох баха. талхыг ялгаар ирсэн үс засалтын амьд бурхан ноён чипс. Инээдтэй юм аа. Аргус ус болгон муухай болдог юм чи амьд бурхан ч мөн л доо. Чипсүүдээ. Шалтын сандарсан байна. Ноён чипс үс тасахта надаас ч муу штэ. Та нар инээхэ бол талхчи бэлгэлтэй байгаараа. Чи ч өнөөдөр доосон да. Чи юу гэнэ? Надад өнөөдөр нууц зэвсэг байгаа. Нууц зэвсэг. Тэгвэл энэ хоёр үсчинд үсээ даатгахаар ирсэн зочдоо танилцуулъя. Ноён чипсийн үйлчлүүлэгч бол дэлхийн хамгийн шилдэг Банжин кино компани ерөнхийлөгч Бан Найго. Хамгийн орлого олдог Бан Найго байна. Донод хамгаалагч суурдлыг хийсэн тэр бомбд нөө. Бан Найгон үсээ даатгалаа шоунд оролцож байгаа сэтгэгдлээсээ хуваалцсан уу? Талхчны хотхонд хамгийн их орлого олдог Бан Найго гэгч байна. Тийм ээ, бид ч гэсэн найдаж байгаа. Тэгвэл Бан Найгоны авчирсан хөргөчийг танилцуулъя. Бурхан минь ийм байх гэж хөргөчнийг хэмжээж гисэн ёстой дээд зэрэглэх юм аа. Дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнээр дүүрэн байна да. Би ч гэсэн ганц удаа үсэндээ тавьж үзэх юмсан. Талхны газрын хамгийн баян гэсэн шиг хөргөчийн дэх бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн гайхалтай байна шүү. Гэрт маань маш олон хөргөгч байдаг болохоор нэгийг л авч ирлээ. Ийм дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд өгөөд байхдаа яадлын. Иймгээ юмд юун сүртэй уралдаг юм. Гайхширх юм бүр ч олон байгаа шүү. Тэгвэл ноён талхны үйлчлүүлэгчтэй уулзцгаая. Оролцогч гарч ирнэ. Бурхан минь. Энд яриад иннэ. Вэн талхч нэ. Талхчны газрын хамгийн шилдэг сексэхэ гуйлагч Бангвай гарч ирлээ. Сайн байна уу? Юу вэ гуйлагч юм байна. Энэ чинь шудраг биш байна. Үс засахтаа өөртөө итгэлтэй бол хэн оролцох нь ямар амаа вэ? Зя тэгвэл гуйлагч Бангвай хөргөгчийг
хөргөгчөнд юу байгааг харах уу? Юу вэ? Бүгд л хоолны хаягдал байна штэ. Хитрхи шудраг биш вэ штэ. Тийм ээ. Хараад байх юм алга. Яана, загирал маань ялагдах нь байна штэ. Сайн байна. Үзэлтийн хувь огцом үсэж байна. Дээд зэргийн төрс, нэг эсийн гүргэм, чавга, чихэргээд тансаг бүтээгдэхүүн хэтэрхий олон болохоор юунаас нь эхэлж хэрэглэхээ мэдэхгүй л байна. Ийм хачин үсчний газар гэж хаана байсан юм бэ? Ялдарсан улаан лойд нэрсээр яаж үс янзлах юм бэ? Ямар муу юм бэ? Үгүй, тэр чинь Талагчны циркийн гоц авьяастан алиалагч Жампл Галун биш үү? Гинэ талга болчихсон энд байж байдаг шүү. Гайхалтай. Энд гуйлагч талах яасан сайн жангал ярддаг юм бэ? Та ч арай домогт алиалагч Жампл Галун биш вэз? Дэмэ мөн байна. Би Галун байна. Жампл Галун тантай энд таардаг байж. Гэхдээ яаж яваад гуйлагч болчихсон юм бэ? Би таалгачны газрын хамгийн шилдэг алиалагч байсан. Нэр хүн сайтай мөнгө сайн олдог байлаа. Гэвч аимшигт коронавирус таалгачны газар тархаж бүх үзмэр цуслагдсан цэрх маань дампуурсан. Ажилгүй болсон би эхнэр хүүхдээ харах нүргүй болоод гэрээсээ явсан. Тэрнээс хойш гудамд хонголдог орон гэргүй хүн болчихсон. намайг алиалагч орон болох гэж. Хэтэрхий өрөвдмөр юм аа. Коронавирус ёстой муухай. Бэхнэр үүтэйгээ дахиад уулзаж чадах болов. Тэгэлгүй яах вэ? Энэ гоц авьяастан үсчин таныг дахин төрүүлэх болно. Нэр юу? Эхнэр хоёроо үнэхээр их санаж байна. Ноён талхаа Галлууны гэр бүлийнхэнтэй уулзуулаарай Та хэмээн. бол чадсан шүү дээ. Ноён талхаа танд хийж чадахгүй юм байхгүй гэж дандаа өнгөрдөг шүү дээ. Ноён талхаа бүгд танд найдлага тавьж байна шүү дээ. Гой, ноён тон надад туслаач. Би нэг үзээд алдаа. За ингээд үсээ даатгалаа шоу эхэлж байна. Хэтэрхий олон юм байгаа болохоор альнаас нь эхлээд хэрэглэхээ мэдэхгүй байна. Экосүүгээр хийсэн сүн кремийг эхэлж түрхээд дээр нь далайн чихний дотроос нэмээд хамгийн дээд зэрэглээ төрс тавьж гүргэн тавиад эцэст нь алтын нунтаг цацчихвал аргагүй цаг үеэсээ төрүүлж алгасан цагвар боллоо. Юу вэ? Гайхалтай. Одоо л миний чадварыг олж харж байна уу? Энэ чи юу вэ? Ийм юм байх гэж эдэж яваад үлдээсэн далайн замаг язарсан нэрс улаан лойлоор хамгийн шилдэг засалтыг хийж чадлаа. Ноён талхч аргагүй мундаг юм аа. Ноён талх амьдралын нэрэм барааныг харуулж чадлаа. Хөөх, ноён талх үнэхээр мундаг юм аа. Энд чинь би юу? Намайг ийм гоё болгож өгсөнд баярлалаа ноён талхаа. Өнгөрсөн үеийн шаналлаа мартаад шинээр амьдралаа эхлүүл. Яг энэ бүтээгдэхүүнүүд шиг. Хуучин шигээ дахин тайзан дээр гарч эхнэр хүүхдүүдтэй тоглолтоо үзүүлмээр байна. Тийм өдөр заавал ирнэ. Чин сэтгэлээ минь хөдлөж чадах жүжигчин энд байжээ. Манай кино компанид өөрсгч нь хүнд хүчээр зүйлийг ялан туулсан жүжигчин хэрэгтэй байна. Юу? Бид алиалагчийг гол дүрээ болгосон кино хийх гэж байгаа. Нэр нь Joke. Ноён Жампл, та энэ киноны гол дүрд тоглох уу? Би гол дүр тоглоно гэж юу? Тоглоод үзээ, сайхан боломж байна. Тэгээгээд хэл. Тэгээгээд хэл. Тэгээгээд хэл. Тэгээгээд хэл. Тэгээгээд хэл. Тэгье, би бүх хүчээр ажиллая. Энэ өдөр захирал маань 100 дахь ялалтаа авч Бид үзэлтээр тэргүүлээ. гол нариулагч гэсэн хамгийн олон хүн үзлээгээд баярлаж байсан. Ноён чипс гомдлож байгаад
Ойлгочиг надад өгөхгүй яасан бэ? Йоо. Телевизээс хөөгцгийг. Яаж хонь вэ? Харин бид өнөөдөр Жамбилийн киног үзэх гээд кино театрт ирсэн байна. Би нэг хошигнол хэлэх үү. Өөрийнхөө амьдралыг гуниг гутрал гэж бодсон. Тэгсэн чинь үнэндээ жаргалтай төгсгөлтэй байсан.